За ер нь өнөөдрийн Монголд хууль ёс гэдэг юм бол нэг уландаа гიშгсэн ийм л улс болж хувирлаа. Хууль уландаа гიშгэ зогсохгүй үндсэн хуулиа бас уландаа гიშгдэг болсон. Энэ одоо 19 онд үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтөөр бол Монгол улсын ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр сонгохоор заасан заалт. 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр бид нэр 7 жилийн дараа улсын хурал засгийн газар өөрснөө биш үндсэн хуулийн цэцээр шийдвүлээ сууж байгаа. Энэ бол тампурцсан юм шүү манайх. Энэ сүүлийн 10 жилд ирнэ хэтэрхий юм дороотж байгаа юм биш үү? Ард түмний ахуй амжиргаа олон юм урууданд ороотхоос гадна хууль ёсоо дээдлэх тэр дотроо үндсэн хуулиа дээдлэх гэдэг юмыг бол уландаа гიშгэлээ. Маш их юм харамсалтай юм болж байна. Харамсаад ч одоо барахгүй юм боллоо. Дээр нь одоо хууль ёс засгалдаг биш хүн засгалдаг одоо иймэрхүү юм руу орлоо. Уг нь өмнө амар их ярьдаг байсан да манай ардын намынхан. Хүн засаглахгүй хууль засаглана гэж. Гэхдээ мөн хуцваа. Одоо энэ 10 жилд бол бүр эсрэг бол. Одоо тэр үндсэн хуулийнхаа цэцэн даргаыг хүртэл цаана нь бүрэн эрхтэй гишүүд нь байсаар байхад тэднээс тавиад явах ёстой. Яагаад энэ баясгалан гэдэг үнийг байлгаад байгаа? Бас дахиад улс төрийн захиа, улс төрийн даалгавар, дээрээс нь дарамт, шахалт энэ асуудлыг авч үндсэн хуулиар авч хэлцэхийг боль. Энийгээр авч хэлц ийм шийдвэр гарга. Одоо өчигдөр гаргаж байгаа шийдвэр чинь бас энэний яруу тод жишээ шүү дээ. Шүүхийн хуулийн дээр би орж ажиллаж ирсэн 1 жилийн хугацаатай үндсэн юу вэ? Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилно гэсэн. Эн чинь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарга. Өмнө нь бас нэг удаа гарч ирсэн. Ингээл гаргаал. Тэгээ одоо 6 сарын 2-нд хугацаанд дуусдаг хүн дуусж байгаа хүнийг буцааж томилохын гинэ. Ийм шившигтэйгээр энэ ард түмний өн бидний сууж ингэж хэрэг бас байдаг юм байх та. Та нар маань ярьж болдгоо мо одоо эн чинь 10 жил олонх болж 10 жил одоо бодлого тодорхойлж 10 жил завхрал хийж штт. Энийгээ зогсоож болохгүй юу ардын нам? Ардын нам ч хижтэй одоо бас ер нь хүмүүс засгалдаг болцсон. Тий бас одоо нам гэ хэлэхэд хэцүү болжээ. Танаа намын нэг хэсэг нь бас миний явсан зовлонгаар явж л байх шиг байна. Тэгэхээр танаа талын